Бүгдээрээ сайн уу? Өнөөдөр намайг маш их хуйлуулсан, нус нулимстай амин утгасан тийм номны талаар ярьж өгөх болно. Энэ бол Сэнгийн эрдэнэ хойд насандаа учрна роман байгаа. 20 дугаар зууны их хэлмэгдүүлэлт ялангуяа бурай зууныг хамарсан хэлмэгдүүлэлтийн тухай номонд гардаг. Зохиолч Эрдэнэ өөрөө нөмрөг бурайдын хүн байсан. Түүний эцэг бол Сэнг зэрэг бүтэн баг 60-аад айлын эцдийг 1938 оны хавар Улаантны ногоон малгайднууд авч утсан гэдэг юм байлаа. Тиймдээч Эрдэнэ гоо энэ зохиолыг бичгтээ зүрхнийхээ угаас бичсэн гэдэг нь харагдаж байна гэж ардын уран зохиолчтой Пүрэвд орж гоо хуваалцсан байсан. За ингээд ном руугаа орцгоё. За эхлээд хэдүүлээ тус романд гарах гол дүрүүдтэйгээ танилцгаая. Цэвэлмаа гэж байгаа үзэсгэлэнтэй залуухан тэгээ сумандаа худалдагч идэг. Сонров бол хотын том дарга зан ааш сайтай болгосон хүн. Яндаг бол дотоодыг хамгаалахын төлөөлөгч эхнэр хөвгттэй. Тэгээд ер нь бол номын эсрэг дүр гэж ойлгоход болно. Хавар ирж буйгаа дүрслэлээр ном маань эхлэн тэнглэг горих ус мэлтэлцээд хүүдэн бүр арилаагүй гэхдээ хаврын уур амьсгал орчихсан үе байдаг да. Тэгээд зааснууд урсгал сөрөөд өссөн том хүчтэй тул загас боргоон дээгүүр хараагаад араас нь жижиг загснууд хошуураад яг энэ зураглал бол зүгээр л нэг байгалийн дүрслэл гэхээсээ илүүгээр бүх зохиолын эхний дохио буюу урсгал сүрэх амьдралын тухай жишээ харуулсан байсан болов уу гэж ойлгосон. За цэвэлмаа дүүтэйгээ увс аваад гэртээ ороход нь хотоос нэг дарга ирсэн байсан сонров дарга байсан. Цэвэлмаагийн аав Дамдан Баавай бол Сархтад жоохон дуртай тийм хүн байгаа. Сонров даргатай ууж суугаад сонровд за манай бурайд бол сая хүртэл ингээ усны орхойл идэж явсан да. Харин одоо бол халахын буйнд цадаад манайх ч 23 онд ирэхдээ одоо модоо тулсан гуйрынчд явсан бол одоо ингээд махаар дүүрсэн амбартай, цалин цагаан гэртэй, хоршоо дарах хөвгөөнтэй, улсын удирдагч танилтай гэдээ ер нь халсан хүн чинь ярьж өгөн тэгээ усны орхоо гэж загсыг хэлж байгаа. Тэгэд энэ номон дээр ч гэсэндээ одоо хойноос орж ирсэн бурайдуудад одоо халах нутаг ямар сайхан байсан өөрөөгөө жөвж байгаа тэрүүнд ямар талархууштай хандж байгаагаа бол нэлээд олон удаа дурдсан байдаг. За тэгэл энийг сонссон сонров дараач тэгээд за болж тэгээл өнгөрдөг. Тэгээд өнгөрсөн намар болохоор Баавай хүү цэвэг гэж байгаа. Цэвэг аймгийн хоршоонд ангийн ус тушаахаар очиж сонров даргатай танилцаад сонровыг дагуулж ирсэн. Тэгээд жамцын хөвгүүдтэй хэд оног хөвчөд гөрөөлөөд тэгэл эднийх одоо ийм том цацгийн газрын орлогч дарга танилтай болжээ. За сонров дарга нодны эрэхтэй цэвэлмат бол анхны харцаар дуурсан. Цэвэлмат ч гэсэндээ сонров дарга таалагдсан. Гэхдээ за ингээд хот хүрээний том хүн тэгээ холын хүн юу л болдог бол доо гэдэг тухайн үед бол дотоод зөрчил бол нэлээд их байсан. За ингэ байж хаад яндаг гарч ирнэ. Яндаг бол цэвэлмаагийн толгой өвчөө. 3 жил цэвэлмаад наалдаа салахгүй байгаа. Тэгээд эхнэр нь бол нэлээд том гэзтэй төрөх төвчсөн. Тэгээд эхнэр нь жирэмсэн болсноос хойш бүр яг галзуурсан юм шиг цэвэлмааг онос бол цэвэлмааг ороож байгаа. Тэгээд энэ хорч ер нь бол ийм унтдаг харилцаатай гэж ойлгож болох байхгүй юу? Тэгээд цэвэлмаа энд нь дургу байгаа ч гэсэндээ яалтчгүй ингээл нөгөө дотоодыг хамгаалахын хүн болохоор бас зөрчиж чадахгүй тэгээд байх шиг байгаа. Тэгээд яндаг бол сонров цэвэлмаа хоёрыг нэлээд харднөө. Энэ одоо ан ав хийх гэж ирсэн бол намар юм өвөл ирэх байсан. Ингээд хаврын цагт амралтаараа ирж байгаа нь бол угаасаа цэвэлмаа санаатай байгаа нь ойлгомжтой нэтэрэ гэл. Тэгээд эн чинь өөрөө бүр ингээ ихнэрээ жирэмсэн ихнэрээ бүр ингээл элдв янзаар бодоол чи нөгөө орон дээр унт мунт гэл. Тэгээд айгүй чигшин. Угаасаа ингээл сонров бол нэг өөдтэй амт юм биш үгүй. Тэгээд бүр болоогүй хүүхдэн битээ гараасаа энэ хоёр хоёлоо өнгөрчөөсэй гэж бодно. За яндгийг болохоор номд дүрслэхтэй гонцгой цагаан царайтай давхраалаг хурц харнуудтай өндөр гойлог нуруутай гэж дүрсэлсэн байсан. Ер нь романы туршид бас Чингис хааны өлгийн нутаг болох Хинтээ аймгийн байгалийн сайхныг нүдэнд харагдтал уран яруугаар
дүрсэлсэн байгаа нэг дүрслэл сайтай. Тэгээд энэ номыг уншсны дараа Хинтээ аймгийн Дотоод сумд очихдоо бүр яг ингээд ном нүдэн дээр бууцсан юм шиг бүр ингээд амар гоёсэн. За тэгээд энэ нутагт Базар гэдэг нэг хүүхэд байгаа. Тэгээ Базар бол ээж автайгаа амьдардаг. Тэгээд нэг өдөр гадаад туул цагаас бариад айгүй жаргалтай гэрлөө явж исэн чинь гэрээс нэг хүүхдээ уйлах тул сосогддог. Тэгээ угаасаа ээж нь тулгар биетэй байсан болохоор дүү төрчтэй гэж бодоод за охин болон хүү болов эрэгтэй төтэй олчаасаа гэл. Тэгтээ нөгөө аав нь жинд явцсан. Тэгээд аав жингээс ирэх болоогүй байгаа да. Жохон хүлээчиж болохгүй юм болов гэл ингээл жоох хөөгч амар их юм бодноо. Тэгээ бодоо байжсэн чи эмээ гарч айгүй сандраад гарч ирээд ээж нь нилээ ингээ эвгүй байна. Дамдун бав ахих руугаа ингээ хурдан мортоод ингээд хэлээрээ гэл тэгдэ. Тэгэл нөгөө хөөгч чинь сандраад очоод дамдун бавыг нүчсэн чинь нөгөө сонороо дараа байгаа штэ. Тэгээд энэ хэд яараал гэлс машинтайгаа хурж ирээд тэгээ ирсэн чинь нөгөө ээж нь бүр ингээл царайн цохиогоо ямцгаатай өвгөнч мэддэхгүй нилээ хүнд байдалтай л байдгийн. Тэнгуус сонроо ус бэлдүүлээ гараа угаачаад ингээд эмхтэй гүйтсэн чинь ихсэн гүц товроогүй. Тэгээд ихсийг аваад эмхтэй амийг авардаг. Тэгээд сонроо бол ингээд хэдэн жил одоо орс докторыг дагаж явсан болохоор ингээд иймэрхүү одоо зүйлийг мэддэг болж таарсан. За тэгээд Базар хүү маань эрэгтэй дүүтэй болдог. Ээжэж гэсэн амар аврагнаа. За тэгээд нэг гоё дулаахан шүн Чингисийн 3 нуурын дунд нуур түүний дундх юм бясгаар арал дээр сонров цэвэлмаа хоёр маань янгийн мандад умбдаг. Ийхүү тэгээд цэвэлмаа сонровын цээжийг дэрлэн хөвтгөө сонров дүнд намуухнаар үлгэрээ явж өгч мөгөөд кино. За тэгэл ярахтаа болохоор Тэмүүжин бүрт 2 тэртээ 700 хэдэн жилийн өмнө яг л чи хоёр шиг энэ арал дээр янгийн мандад нуугч байсан бах та. Янгийн манан гэж ийм л байдаг байх гихчлээ. Анх түүнд яаж дурлсан гэд хамаг сэтгэлийн үг хэлнэ. Ер нь тэгээд энэ хоёр ч сонроо хан хийнгээд тэгээд тэнгуут нь яндаг би таныг ингээ хамгаалах хэвээр хамгаалъя гэд дагаж явахаар болдгийг. Тэнгуут сонроо болохоро цэвэлмаагаас чи хамт яваач гэж гуйгаад тэгээд энэ гурван хамт яваад сонроо цэвэлмаа хоёр очроо олчих жоо байхгүй. Тэнгуут яндаг тэрэн ингээ зайнаас хараад бүр ингээл амар уурн хүрээд дотроо бас илдвийг л боддгийн. За эдний тас энэ нутагтаас Жамцех гэдэг нэг айл байгаа. Нутаг усандаа нэлийн алдартай хүчирхэг хотел. Тэгээ бас мөнгөтэй. Яндаг бол аав энэ нутагт ажиллаар ирээл за би хэнийг түшхүү гэж бодохдоо за энэ бол угаасаа баян юм байна. Энийг түшгэд болох юм байна гэж бодохдоо хотоос ингээл хэрэгтэй элдв ханзаа юм байна. Авчирч өгөөд тэгээ ихтгэлтгэн болчдөг байхгүй юу. За тэгээд маргааш нь ингээл энэ хэд байж гисэн жам Базар ирдیں۔ Ээжийнх нь би дахиад мууцсан гэд. Тэгэл нөгөөдөл ч амар яарал гэлс хөдлөөл ээж нь одоо сумруу эмнэлэг бараадуулахар болноо. Тэгээ эмнэлгээ бараадуулчаад тэгээ буцаад Жамцынд очдгийг. Жамц ч тэгэл нөгөө хотоос ирсэн шинэ том даргаа дайлж цайлал ингээл бөөн өсөр юм болоод хүмүүс ч гэсэндээ хотоос ирсэн хүнээс сониос ахаа сонсгол тэд ингээд дүүрэн хүн болчдөг. За тэнгууд ингээл бүгд нэлээ халаад хэлсэн чинь сонроо бодно. Нөгөө бурайдын найр надам хэрүүл зодоонго өнгөрдөөгүй гэдэг яриаг бол мань хүн нэлээ их сонссон учраас тэгээ жоохон санаа зовж эхэлнэ. За нөгөө талд Базар цэвэг хоёр ингээд аймгийн эмнэлгийн урт цагаан байшингийн гатаа сууж ийн. Тэгээд ихийн бие бол нэлээ хүнд байна. Базар дотроо ээж минь л битгий үхээсэй гэж айгүйх бодно. Тэгээд ингээд эмч гарч ирчээд нөгөө хоёрт ч ингээд юм хийлж чадахгүй үгээ зөөж ядаад харсаа буруулаад нэлээд байжснаа. За ингээд ойр дотны хүмүүстэй хил хүргээрээ дуудаарай л гэдэг. Тэнгүүт цэвэг утасны хороо руу яваад харин Базар эмчийн хэлснээр ээж рүүгээ ордог. Тэгэл ээж нь зэрүү амтнч мэддэхгүй. Тэгээд ингээд гар нь ингээд унжсан байж байгаа байхгүй. Тэгэл Базар ээжийнхэн гараас татгаал ээж минь сэрээрээ хүүн ирсэн гарыг нь дулаазуулж ийн сэрэлтэй ээжээ гэл ингээл уйлан дуграал ингээл дуудсан чи ээж нь арай хийж нүдэ нэгэл тэгэл айгуу сулуухан дугаар миний хүү чи минь ээжтэй миний хүү шүү аавын сайн хүү болохоор та хоёр нялхайгаа яхаа өөрсдөө мэдэрэй гэл бүр ингээд арай ядан цагтдаг байхгүй. Тэгэл Базар ч ээжийнхээ цээж нүрээ наагаал ихэр татаал уйлдгийг.
Тэгэд базар чи өөрөө ингээд нөгөө нэгт жоохон өгöd тэгээд өмнө нь нөгөө мөөмөд иддгээ ингээд дурсаал ингээд ээжтэй эрхлэхтэй ингээд мемд нүрээ нааж цээжинд нүрээ нааж эрхэлдэгсэн баггүй. Тэгэл яг энэ хിവэрэл ингээд нүрээ наагаал хүргээ айгүй уйлдаг юм а. Энэ хэсэг амар өрөвдөлттэй. Тэгээд ээж нь өнгөрч байгааг ч ингээд мэдэхгүй шүү дээ. Тэгэл ээж нь өнгөрч ийн гэж мэдэхгүй ч гэсэндээ ингээд ямар нэг аимшигтэй юм бол ингээд хар зөнгөөрөө мэдрэл аа. Тэгэл базар нулимсаа ингээл арчаал ээж рүүгээ харсан чи ээж ах нь ингээд нүд нь том болцсон ингээд гүлэрсэн ивэрээд байхгүй. Ер нь бол ингээд таалал төгсөж байгаа. Тэгэл базар гадаа гараал ингээл харсан чинь тэнгэр цэлмэг мөртлөө ерөөсөө анхоогүй ялтаа хүдийн нар мар гэл ингээл бүхэл юм базарт амар утгагүй ингээл санагддгийг. Тэгээд хүмүүс ч ирээл ингээд одоо цаа одоо нэлхийг яг аав нэрээгүй гэл ингээл нөгөө ярианууд өрнө штэ. Гэхдээ за одоо энэ нэлх хүүхдийг ингээд одоо базрын аа бол өсгөж чадахгүй. Тэгэхээр хүүхэд хүсдэг хүүхдтэй болоход болж чаддгүй тийм хүүхэд хүсдэг айл өргөөлчээ гэл тэгсэн чи цэвэлмаа. Үгүй би аавья. Би ингээд одоо цэвэлмаагийн аавыг ахчам базрын аав нахгүй. Тэгээд би аавуудаа энэ хүүхдийг хүн болгож өгнө гэд тэгээд өргөөлөхгүй аваад үлддэг. Тэгэл хэдэн хоног өнгөрөөл базарч аавыгаа хүлээгээл байн гадаа гарч харуулдаал ер нь тэгэл гадаа суудгийн хөрхий. Тэгэл аав нь ч олон сар жинд явцсан. Тэгээ гэрлүүгээ яг ингээд аав нь бас яг явж идэг байхгүй. Тэгэл ихнэрээ санцсан, хүүхдээ санцсан. Тэгээд ихнэртэй 5 цэнгийн алтан бүүж аваад тэгээд ийм дээл айгуу гоё тороо аваад тэгэл энийг хараад миний ихнэр баярлалаа алт зөөж үзээгүй те энийг зүгээл бас ямар их баярлах болоо гэл нүдэндээ төсөөлөөл тэгэл миний хүү бас намайг амар их санаж байгаа хта хүү дээр ордоо очихсан гэл тэгэл хүүхдээ бас айгуу санаал тэгээ яг ингээд гэрлүүгөө төхөж явж исэн чаа хүү нь аавыгаа харчдаг байхгүй тэгэл хараал амар баярлал аавыгаа удасан үгүй те тэгэл яг тэр хүндээ ингээл хэдэн өдөр ингээл гуйсан хүүхд чинь ээжигээ ингээд тэр хүндээ марцсан. Тэгээд яг гүйж авах замдаа гинт бодвол өө би нэр ээжийн талаар аавд юу гэж хэлхилээ гэл ингээд айгуу сонир болчтой байхгүй. Тэгэл би өөр нь ингээд шал тэмээ ингээд яарчгүй лээ. Буцаа гэлэг ороод ингээд хойш ороод хөвтчихдэг юм уу. Тэгээ юу гэж хэлхий эмээ өөрөө мэддэг гэл бүр ингээд яах учраа олохгүй тэндээ тэрийгээ сувчдаг. Тэгээд аав нөгөө хүүгээ харчаал тэрийгээ сувчангууд өө миний хүү олон сар уулзаагүй битгэрччтэй. Тэгээл ингээд эрхлээ суучлаа гэж бодоол бушуухан хүү дээр очиод тэрсэн чи хүүн ингээл ихэр татаал үйлчдэг байхгүй. Тэгэл хар аваад ээж дуу хорин сайн уу гэл тэгэл ер нь ихтрээ нас орсон юм мэдээд тэгээд хүүдээ нулимсаа харуулж чадахгүй ингээд уулын ингэрлөөгүйгээд бага уйлдаг. За ингээл ер нь их харуусал болоод балтан ч гэсэндээ базрын аавыг балтан гэдэг. Тэгээд балтан эднийх нөгөө пуурс хэлгээгүй амар уцсан байсан. Тэгээд энэ явдлын дараа балтан дамдан бааваагийнхныг бараадаад тэндээ байхаар болдгийн. За харин нөгөө талд яндаг бол нөгөө ихнэрээ чи төрхөмдөө очиж төрөө гэд хот руу аваачаад өгчдөг. За харин энэ үед чи нөгөө нутгийн хүүхнүүд бол цэвэлмаагийн талаараа өөстө янз бүрийн яриа гарсан байна. Том хотын том дарга ихнэр болох гэж байгаа гэсэн гэл тэгэл цэвэлмаач тэгээ нутагтаа нэлээд толгой хөөрхөн бүсгүүчүүдийн тоонд ордог. Тэгэл хүүд ч гэсэндээ цэвэлмааг аим шохорхот гэтээ яндаг тэр хоёр ингээд явдгийг мэдэх учраас яндагаас яагаад цэвэлмаа тас ойртож чадахгүй. За нөгөө яндагч ихнэрээ гэрт нь аваач гэж өвчөөд ирснээсээ хойш бүр ингээл нэг л өөр алдсан. Өмнө нь чинь тэгвэл нөгөө цэвэлмаагаас ингээд салахгүй зурлалтаа ямар л симхий гарна тэр болгон дээр яач гал ингээл үзэж таардаг байсан хүн ч юм бүр ингээл гинт амар алтны хүн болцсон. Тэгснээ нэг өдөр цэвэлмаад за би чамд л хэлж байгаа шүү гэх нэг юм хэлтийн. Тэгээд Монгол дагаар ороогүй буюу дагаар орсон бичиг баримтгүй хүмүүсийг шалгах тухай комисс удахгүй ирнэ гэд тэгээ цагтгийн. За ингээл 24 онд бурайд нарыг тохинуулах улсын хурал гихчийг засгийн газрын нэргэд байгуулад онон голын бурайд хушуунд нэгтгэн захируулснаас хойш ингээл бурайдууд чинь цөмөөрө хувьсгалт Монгол улсын бүрэн эрхт иргэн болцсон гэд ингээд найдад яваад байгаа шүү дээ.
Тэгээд зарим нь бол ингээд энийг батлах баримт бичгтээ эсгэж мэдэхгүй. Тэгээд яг ингээд орж ирэхдээ л ингээд нэг баримт чиг гэл нэгэн болж ирсэн, зарим нь мэднэ, зарим нь мэдэхгүй. Тэгэл өөр гэрээсээ нэг нь очоод тэр үед чинь за чи авчих гэл ингээд аль гэрээс нь зарим нэг нь аваад ингээд зарим нь аваагүй байгаа байхгүй. Тэгэнгүүт энэ нэг бичгээс нь болоод бичгтэй хүмүүст нь үлдээд бичггүй хүмүүсийн одоо нутгаасаа хөөхөр чинь бүр ингээд бөө хацрал болж байгаа байхгүй тийм ч их төр нөхөр ахын дүүс гэл бүр ингээд бөөн юм болж байгаа. Тэгээд ингээд бодохоор бас айгүй хэцүү. Ингээд тал талдаа л асуудал байсан баг л та. Тэгэл одоо ингээд чинь одоо нэг айл байлаа гэхэд ч нөхрийгөө явуулаад за чи тэр бичиг баримтыг авчих. Чи авсан байхад бид нар болох байлгүй дээ гэж бодсон байсан чинь тий нөхрийн үлдээ хүүхдүүд ингээд явуулчих юм уу тийм юм болсон байгаа байхгүй юу. За тэгэл онон балчраар нэг хацал тэгэл цутааж орхон ороол хээл ахвал өгч гуйхан гуйгаал сөгдөж мөргөөл ингээл юу эс болох вэ тэгэл тэр бүхэн болж байгаа юм чинь тэгэл одоо тэр хөөж байгаа хилээр гарах хүмүүсээ чинь сумын төв цуглуулад тэгээ ононгийн улаан харуулд аваачиж Орсын талд тушаад өгөхгүй юу. Тэгэл энэ их үүмэн самуу өнчрөл хагцал дунд нөгөө яндагч нь лулам гялалзаал баярлаад яваад байгаа шүү дээ. Тэгэд энэ яндагч айгүй муухай ингээд нэг арга сэдсэн байгаа хгүй энэ үед. Тэр арга нь юу вэ гэхээр базрын аав Балтан явуулахар болчихж байгаа хгүй юу хөөхөр. Тэгэл нөгөө нэг Балтан хөөхтийг мэдсэн нөгөө дамдан бааваа цэвэлмаа айдар ч бүр ингээд бөө юм болно штэ. Хүүн нүүнчүүн хүүн яах вүлээ ихнэрэн дөнгөж сайн асуурсан ялхыг яах вүлээ гэд. Тэгэл дамдан бааваа чинь ганц бас ингээ хүүгээ явуулахгүй гэд. За ингээд ингэн тэгэн чи очиж тийш явуул. Тэгэхэд ингэхдээ цэвэлмаг яндагтай очиж хөөрөлдгөө явуулна байхгүй. Тэгсэн чинь цэвэлмаа угаасаа яндагтай очиж уулзангууд яндаг юу хүсэх нь ойлгомжтой. Чи надтай унтлагын шүү дээ. Тэгэл цэвэлмаа чи ахыгаа явуулахгүй тулд тэгээд одоо ахыгаа явуулахгүй тулд яндагтай учруу ургуулж байгаа байхгүй юу. За тэгээд юм болж байгаа. За тэгэл ингээл энэ их юм болоод арай намжаал энэ хэд чинь бүгдээрээ майдарт мөргөхөр мортдог байхгүй бөөндөө. Тэгэл яндгийнхэн ч мөргөн одоо дамдан бааваа энэ тэрэгэл ингээл тэнд байгаа бүх айлууд. Тэгэл цэвэлмаг дамдан бааваагийнхан яндгийнхнаас арай төрүүлээд хөлдсөн цэвэлмаа ингээд битүүхэн баярлдаг байхгүй. Яагаад тэгэхээр өнгөрсөн өмнөх өдөр нь яндаг цэвэлмаад за ингээд тийш явж байгаа хооронд симпи гарвал би чамтай учрна. Чи битээ намайг хөөгд агаарай гэдээ бүр ингээд шууд хэлсэн заяа. Тэгэл нөгөө цэвэлмаа чи яндгаас бас ингээл ёо ядраат ингээл бодож байгаа штэ. Тэгээ төрүүлээд хөдөлсөн амар бас баярлал явж исэн чинь замдаа боож өгсөн хүндээ эдэр таартыг. Тэгээ нөгөө боож өгсөн хүнтэй тараал бүгд ингээл хайжсэн чинь дамдан баага очоо харсан чинь нөгөөдг нь малгаагүй мөнх гэдэг хүн байдаг хгүй. Тэгээ тэр малгаагүй мөнх болохоор нөгөө зуны халуун малгаагүй яваад идэг болохоор хүмүүс малгаагүй мөнх гэж нэрлэлсэн. Тэгээ нөгөө их хөл өмнө нэр чинь нөгөө хүмүүстэй нэг байж таардаг байхгүй. Тэгэл нутгаас явснаас угаасаа өгсөн дээр гээд амиа хорлсон нь энэс ч таарсан. За тэгэл нөгөөдөл чинь цаашлал явах газартаа очоод ном уншуулаад тэгэл оройч болоод зундуу дамдан пав хоёр ч такшим хувааж байгаа цагуу байдлын талаар яриад тэгэл амрын хувьд ч гэсэндээ байдал нэлээд хүн байсан гэдэг талаар бас айгүй их ярьдаг. Тэгэл унтах төхөөл дамдан баага чинь түрүүний уусан юмдаа хаалал. Тэгээ гадаа бас гоё ясныг хэлхөө ингээл гадаа сууж гисэн хэдүү өгөөд хоорондоо ярих яриан дамдан баага сонсогддог байхгүй юу. Тэгээ тэд нар юу гэж ярьсан бэ гэдгсэн чинь нөгөө цэвэлмаагийнхаа талаар ярьдаг. Тэр чинь яндгийнх штэ тэр хоёр ч угаасаа хошооны ноосон дээр ноолдоод хөвтчихэд байгаа байхгүй юу. Цэвэлмаа ч угаасаа билөө өөхөн штэ. Одоо майхангийнх нь гадаа очиод хөөе цэвэлмаа гэдээ утгал начаа дутаа гараад ирнэ гэж мэгэл. Айгуу тийм яадгийн муухайгаар хэлтیں۔ Тэгэл нөгөө дамдангийн угаасаа уур нь хүрэн штэ хүүхдийн ингэж яриад хаар. За тэгэл өглөө нь болол нөгөөдөл чинь жоохон саатаж суух болов гэсэн чинь нөгөө дамдан баа уурлал юмнуудаа юугүй хамаг юм хам хум хураагаал тэгээд хөдөлтیں۔ Тэгээд хөдлөх замдаа одоо цэвэлмаг чи ингээд руу сон руу дарахад очоо. Чинд одоо ингэж хүмүүсийн нүдэнд ороод юугаа ядна ингээл. Тэгэл хүн амьтанд хэлэхгүй ингээд нууцаар
нөгөө охиноо явуулахаар болдог байхгүй. Тэр үед нь ч гэсэн ашгүй нөгөө яндагчаа малгаагүй мөнхийн хэрэгээр одоо аймаг орсон байж таардгийг. За тэгэл нөгөө дүүлчин охиноо аваад дадлаас Улаанбаатарын зүг хөдлөөд тэгээ 3 хонцоод тэндээ нэг ингээ майхан бариад ингээ дөхнөө суужсэн чинь цагаан хувцастай хүмүүс ирэл эрэнгүүтээ за энд ингээд таргуун тахал гарсан. Тэгэхээр та хэд одоо энд 7 хоног карантинлэгдэнэ. Ингээд хин нэг чинь халуурж өгдвөл хэлээрэй гэж яваад байхгүй. Тэгэл жоохон байж байгаа л ингээл тэд нар чинь ингээл цагаан хувцастай хүмүүс чи ирэл за яаж энэ халуурсан бүлэрсэн хүн байна уу гэл. Тэгээ нөгөө юу чи дамдан баагач бөө уур өстөө нэрээ гэл. Гэхдээ энэ хоёр чинь ингээд хоёулахнаа биш бод базар хоёртай хамт явсан байхгүй. Базар чи нөгөө нэг хүү тэгээд базартай ч цуу бод гэд хүү дамдан бааваа хүү байгаа. За тэгээл энэ хоёр ч ингээл энэ дөрөвтэй хамт явж хагаад тэндээ карантинд цэцгээ гэдэг хүнтэй хамт карантинлэгддэг байхгүй. Тэгээд тэр цэцгээ нь болохоор ингээд нэг жамын гарав гэд хөөхөн 5 настай хүүтэй. За тэгэл нөгөө жамын гарав нь хасын цагаан царайтай гэж байгаа. Тэгэл үнэхээр л хөөхөн тэгэл хүн гээд хэл яриан ч гэсэндээ юм хөөхөн заяа. Тэгээд дамдан баваагаас бол хүн бүхэн бишүүрхдэг байтал нөгөө жамын гаравчин бишүүрхэн битэл өөр дээр нь гарч суугаад газыг нь бариас очдог. Тэгэл тэрэнд нь дамдан баваа өхөөрдвөл тэгэл базар под хоёр ч нөгөө хүүхдийнх нь морь олжгүйгээл. Тэгтээ нөгөө нэг айхтар жамын хөөчин хэнийг үзэхгүй, цэвэлмаг үзэхгүй. Хөөхөн хүүхнүүдэд би дургу гэдэг заяа. Амар сайн аа. Тэгэл эд нар чинь ингээл карантин хийzээ дуусгалаа гэж хүлээжсэн чинь нөгөө цагаан өмөрхтэй хүмүүс чи ирээд за одоо та нар ингээ яв дахал гэсэн чинь худлаа ээж гэт. Тэгээд энэ хэд чинь яв гэснийг сонсон чинь дамдан баавын санаа гинт эргэждгийг. Эргэнгүүтээ за би одоо эндээс ингээд бодыг дагуулад буцаад гэрлүүгээ харьлаа. Чи өөрөө базартай хамт ингээд хүрээ эдрийг дагаад унаанд нь тагтаад яв. Тэгэл нөгөө одоо цэвэлмаач бодож байгаа юм. Би одоо ингээ ганцаараа одоо яаж очноо гээ аав нь хэлсэн болохоор аавынхаа үгийг бас зөрчиж чадахгүй. Тэгэл би ямар танаа их нар чинь болохоор ирлээ гэж хэлдэнэш. Энэ базрыг сургуульд оруулахар ирлээ гэж хэлхээс гэж бодвол амар их юм бод тийм аа. Тэгэл нөгөө талд ч гэсэндээ яндаг цэвэлмааг явсны мэдэд бүр бөөн уур ингээл намайг байхгүй орвол босгох шиг ингээл явцдаг. Одоо энэ дамдан баавын туханд нь гоцоох юмсан махын саалах юмсан ингээл бүр ингээл элдв янз ятхыг санаа өөртөлнөө. Тэгээд янгийн ерөө ийм сонирн байгаа заяо. Эцэг эхийн хүмүүжүүлэлтэй салшгүй холбоотой гэж байгаа байхгүй юу? Эцэг эхийн угаасаа нэг тийм хөрөнгө чинээтэй гэхдээ хүмүүсийг ялгаж харьцдаг. Мөнгөтэй хүнтэй айтайхан гайгүй харьцсан. Мөнгөгүй хүнтэй бол юу ч биш юм шиг харьцсан. Хинтнээс юу салгаж юу долоох вэ гэдэг дээр бүр ингээд маш сайн хүмүүс гэж байгаа байхгүй. Тэгэл хүүхдэн ч гэсэн тэрүүнтэй адилхан айгу онцгөөссөн. За тэгэнгүүтээ тэдний ээж аав бас тэгж ярьдаг. Танай их нар чинь ингээ хүү төрүүлвэл сайн байна. Охин төрүүлвэл ингээ хүү төрүүлээгүй бэрэг ямар бэр гэдэг юм ингээл. Тэгэл нөгөө ийм эцэг ихтэй хүн чинь бас бодно шүү дээ. Бас хүү байгаасай. Охин байвал бас хэцүү юм даа нэтэрэ гэд. Тэгээ ядчихад нь айгүй хэцүү цаа юу. Нөгөө ихнэрээс нь охин төрсөн гэдэг мэдээ ирдгийг. Одоо тэг юу ч болох юм бүү мэд. Тэгээд яндаг уул хадаар явж хүмүүсийг ингээл дээрээс харуулдаж их суунаа. Тэгээд харуулдаж сууж байгаа жамцын точдیں۔ Тэгээд жамцын точсон чинь эднийд ингээл айгүй том найр болчиход байгаа байхгүй. Тэгэл яг энэ хэсэгт Бориадын найрны талаар айгүй их сонирхолтой дүрсэлсэн байдгийн. Тэгээд юу гэж дүрсэлсэн байна вэ гэхээр Бориадын найр амархнаа хөөчөж 3 дуурайны дараа л дуу хураа эхлэн хөвөд басад хөөрхөн зандаа орцгоон ирмэлцэг тохиолцохын завсар хойш шараа эхлээд хоргөөхөн майжилсаж даан их бодлгүй хэрүүл баргааны сэжүүрч аяанда гарч ирээд найр надан баач гэсэн зодон зохионгүйгээр дуусвал Бориадын нэр нь муу гэдэг. За найр наадамч ёсоороо болох тийшээ ханднаа. Тэгээд ч харцуул хөвгүүд найр наадамд гар хоосны ирэнгэж байхгүй. Чадуу нэг нь мөнгө хит хутаг, ядуу нэг нь өөсөө ishтэй магардаан хутгаач гэсэн зүүн. Хус үгүй бол хусанд дашуура байрна. Сүх барихтаа дархан дашуура ярихдаа зодоомж нэртэй сайн муу тэр алтарна. Халах даяар төвхтэй альва хуудам үгийн ёсоор нэмэр хачир аван явсаар
Бурайд нар юм л олвол хутгаагаас углаад газар шаанд өчгөнөж дэндвэл улаан сургаа хутгалцдаг гэсэн задарсан балмад хүмүүс гэсэн цуу яриа болжээ. Гэтэл танхаа балмад нь байхаг хүрвэл халах бурайд ханаач би. Тийгүү найр надан бүхэн их баг шуугантай, зодоонтой өнгөрөх боловч тэр нь зүгээр л эр улсын хатуу тоглоом болохоос цаашгүй. Тэрнээсээ нэг их насны дайсан болцох юмгүй. Уг ёсороо бол хөөргөн цайлган хүмүүстэй. Маргааш нь гэхэд мартна, үгүйдээ гэхэд нөгөөдөр нь мартна. Бурайдын найр надмын тэр ажилдаан зодолтооны бараг л ганц шалтгаан нь ихнэр хүүхнүүдтэй айхтар хартайх бөгөөд ихнэр хүүхнүүд нь ч эрчүүлэхийн тэр стангаар наадах дуртай. Эрчүүлээ хооронд нь мөргөлдүүлэхэд миний төлөө хэр үзэлдэх нь вэ хэмээн сонжил суухад багтай. Өөртөө ч жоохон өнгүүлэхээс буцахгүй. Тэгээд л тэр хүүхнүүд найран сүрхий шуунамхай эрчүүдээсээ хоцорлгүй хідэн дугаараа барьчаад ёстой л хадын хоолоогоор ээдэн хангантал дуулцгаах нь сайхан. Яохроо хатарх нь оёхан. Царай зүсээр халахын хүүхнүүдэд хүрэхгүй ч хайрын халуунаар бол илүү гэхээс дутуугүй гэж номонд буулгажээ. За ер нь нэлийн сонирхолтой ажилтгаантай л хүмүүс байдаг бахан. За энэ үеэр бурайдуудын дунд бол цаг байдал нэлээд хэцүүд нэ. Тэгээд Япон самурай нар Монголд санаатай байгаа гэх яриа бол нэлээд ирчээ авсан байдаг. Тэгэл хүмүүс чинь дотроо за ингээд цаг байдал хэцүүдвэл бид нар одоо нүүр зураагүй ус биш нүүндээ гэж зарим нүр хаашаа нөгөө хүртэл тохиролцоод ярилцсан байдаг. Тэгээ харин нөгөө тал цэвэрлмаа сонроо дээр ирсэн байна. 3 урт хэд хоногтой ингээд энэ хоёр ч ингээд хоорондоо ярьж байгаа байхгүй. Тэгээ сонровч гэсэндээ за чи ингээд манад ирвэл манах Американ хашааны урд талд дунд голын дохоод засгийн газрын цуслан ингээд ирээрээ тэгээд ирж хаагаад хүрээд ирээрээ гэж хэлсэн. Тэгэл яг энэ ёсоор нь цэвэрлмаач гэсэн яг ингээд хаагаад ирсэн чи айгу ядах юмгүй болчтой. Тэгээ сонров цэвэрлмааг ирснийг хараад бөөм баяр. Тэгээ угаасаа хүрээд ирээсэй гэж хүлээж гисэн болохоор тэгээд цэвэрлмаач амар амархан хотын хөөхөн болчтой. Тэгээд тэрүүн цэвэрлмаад хотын амьдрал их таалагднөө. Хүмүүс ч тэгээд янз бүрээр хийлж ховж болохгүй. Эрхэл бостой хүн ирсэн мэтэр хүлээж авах нь бүр амар. Тэгээд сонроо эцэг тэгээд таашхээ уужим хүмүүс болохоор маргааш өдрөөс нь л цэвэрлмааг бэр охин гэж хөөрдөж тэгээд базрыг гэртээ байлгаж хүүгээ их болсон. Тэгээд Тонорвын ээж аав болохоор ер нь бол нэлээд чим одоо намуухан дуутай тэгээд айгуу тийм ухаалаг хүмүүс юм шиг санагцсан. За нэг өдөр чаа болсон жанжин Сонорвыг цэвэрлмаагийнхан хамт гэртээ урьсан. Тэдний их тэнгэрийн амны дунд одоо зайсан толгойн уур талд герман уран барилгачны зургаар барьсан Швейцар маягийн гоёмсог цонх дагттай X шовгор дээвэртэй модон байшинд тусдаг. Тэрээр анхны долоогийн дотор идэрхэн гялалцаж явсан нэр тусгалж баатарлаг жанжин байсан. Жанжны ихнэр бор толгойг ихч алхах гიშг нь хүртэл хачин нэгжин тэгээд гойж gooцсон яг л хятадын зураг шиг хүүхэн байна. Тэгээд цэвэрлмаач тэгээд тэр тоолн томчуудын донд бас нэлээд сүртэй нүдэ бүлтгнүүлээ суусан чаа жанжин тэрийг анзаараад бор толгойд түүнийг ивэл даавахыг хэлдэг. Тэгэл бор толгой за алуу хойлоо ийшээ явцгаа гэж цэвэрлмааг дагуул явдаг. Тэгээд цэвэрлмаа болохоор ингээ хүн болсоор ийм баян тасаг ширээ ерөөс хараагүй байхгүй. Тэгэл нөгөө зассан ширээ мөрөнд ингээл амар гоё 5 зүйл идэ бодоо өрөөтэй байдаг. За тэгээд эдгээр чинь ингээд олуулаа нилээ өргөн дэлгэр найрлаад авдээ. Янгийн ихнэр Дунгармаа гэж байгаа. Дунгармаа тэгээ хотод ирж хүүхдэд төрүүлээд бараг 2 сар гаруй болцсон байдаг чи яндаг ерөөсөө ирдгүй. Тэгэл энд нь ээж аав нь одоо Дунгармаагийн ээж аав нь гайхаал бас нэг хар аваад Дунгармаач гэсэндээ яг юу болчих вэ? Яач вэ? Ч гэлбэр ингээл төмөн юм боддог байхгүй. Гэхдээ Дунгармаа бол яндаг цэвэлмаад одоо энэ хоёрын учрыг мэддэг байгаа байхгүй. Гэхдээ ингээд хэлтгүү. Гэхдээ ингээд бас цэвэлмааг буруутгадгүй. Яндаг ингээл гүйдэг. Гэхдээ цэвэлмаа бол ингээд харваас дургу ингээд цутаагаад идэг даа гэж бодож модол
Тэгэл за хүрээд ирчээсээ бүр болохгүй бол одоо би ингээ хүүхд охинтойгоо алцахгүй дээ гэж бодож модол ингээл бөөн юм болт юм. За тэгээд энэ хоёр ингэж байжгаад нэг өдөр таарна. Тэгэл таараал нэнийгээ хараал уйлтал сүйд болно. Тэгээд дунгармаа одоо хоёлоо ийшээ явж голын ирэг дээр сууж юм ярьсч суйлтаа гэсэн чинь цэвэл маач за тэгээ гээл зөвшөөрөөд энэ хоёр голын ирэг дээр суугаад юм ярьж байхдаа дунгармаа асуудаг байхгүй юу? Яндгийн талаар чи ингэ мэдчихэж байгаа штэ надад хэлээд өгөөд гэл. Тэнгүүт цэвэлмээ болохоор нилээн бодож байгаа л би одоо юу гэж хэлнэ гэл айгу бодож байгаа үннээ хэлдэг юм. Тэгээл ер нь яндаг бол юм онц хүн биш ээ. Айгу муу хүн шүү гэдгийг ч бас ингэ хэлээл. Тэгээл дунгармаа цэвэлмээ орж баахан төвөрлөж уйлаад нэг ийм явдал болноо. За харин тэгээ яг энэ үед ч нөгөө яндаг бол ганцаараа бүр ингэ байж ядна заяа. Тэгэл байж ядахтаа тэрнээд ийм тэр нутагт нэг хандмаа гэд эмгтээдэг байхгүй. Тэг хүмүүс болохоор мангар хандмаа, тэнэг хандмаа гэл янз бүрээр л хэлдэг. Тэгээ миний ойлгосноор болохоор нөгөө оюуны сэтгцийн хувь жоохон асуудалтай бэрхшээлтэй юм шиг байгаа. Тэгэл тэр чинь яндаг ингээл очиод ингээд ирлээл ер нь бол ингээд унтчихдаг заяа. Тэгээд бүр болоогүй ингээд цэвэлмаа бодохоор ингээд бүр уурн хүрээл дандан баава сонроо хоёрыг бүр ингээд алчмаар санагдал. Тэгвэл бүр энэ бүрээ штэ 100-аас хойш эднийг Японы тагнуул гэд гүтгэх башир арга сэтэл явж ирсэн байгаа байхгүй. Тэгээд энэ арга би ер нь энийг эхлүүлэх ёстой. Энийг юм болох ёстой. Одооноос хэрэгжүүлэе гэж бодохдоо хамгийн ихний байгаа шиг сонгодог байхгүй. За эдний нутагт тийм даш гээд залуу байгаа. Жамцын хүү. Тэнгүүтээ ташин их нарын биеийн муудаад хүүхдийн хамт сум руу явсан гэдгийг нь бол ингээ өчтөр даштай таарад мэдсэн болохоор за одоо ер нь бол ингээ даш ганцаараа байгаа гэд айгүй хурдан олцоо олоход авчдаг. Тэгэл даш дээр очивол ташин ядчих нь айгүй гинэ итгэмтгий хүн баггүй юу. Тэгээд энэ орсын хил дээр айгүй их алт байна. Хоёлоо тэр алтыг өчөж авъя. Би уг нь ганцаараа авч болох юмсан л та. Гэхдээ ингээд чамтай хуваалцахаар шийдээд чамд итгэдэг болохоор ирлээ. Хагас өдрийн л ажилчтай хойл явчаад ирмэрийг гэл. Тэгэл нөгөөх нь ч гэсэн заа гэл аваа явдаг хгүй. Тэгэл нөгөөх нь бас чамаас замдаа бодноо. Би нөгөө алтыг аваад ч юугаа их юм бэлээ. Тэгэд очиод алтаа авсны дараа за чи наад алтаа бүгдийг аваа. Би ингээд юу ч мэдэхгүй юм шиг ингээд дугаа байж чаднаа гэл хэлээ да. Тэгээд нөгөө нэг очих газраа хил дээр очиж байгаа хгүй бүр ингээ хилээс аваа гарч чаа. Тэнгүүтээ чи ийшээ энэ доор ах шиг чи тонгоодоо гэж хэлээд тонгоосныхан дараа хониос нь буудаад алчдаг. За тэгээл нөгөө хил дээр аваачиж хөнөөчөөд өөрөө хүрээд ирж байгаа хгүй. Айгүй онцгой хүн. За тэгээл нөгөө талд чаа цэвэлмаа сонирхолтой амарч юмэр өстой сайхан амьдрнөө. Тэгээл нөгөө цэвэлмаад чи хотын гэрээ ажил бүр айгүй таалагдана. Нэг хөдөө ясан бол хөдөөний ажил чинь бүр ингээл хамаг юм нь барагдахгүй дундрахгүй бол ингээ хотод бол бүх юм ингээ шал өөр санагдал. Тэгэл энэ хоёр чинь бүр ингээд 3-4 хоноо л халуун усанд ордог. Тэгээд тэр халуун усны цэвэлмаад амар таалагддаг. Сонирууч ч гэсэн дээр нь нэлээд таалагддаг. Тэгээд тийм хиттэй халуун усанд сонируу хэдэн төгрөг өгөөд өөрснийхөө зөвхөн өөртөө ордог тийм хэсэгтэй болсон. Тэгэл тэндээ ороод ер нь ялуураа суучин заяа. Тэгэл жанчны ихнэр бор толгой болохоор түүнийг бас нэлээд хань татнаа. Тэгээ бор толгой чинь бас ингээд амар тийм хотын хүрээний ганган хүүхэн байхгүй. Тэгэл одоо цэвэлмаа бор толгойг хараад хотын хүүхнүүд яа шайл юу өмсөж зүгдэг ямар их хэмсэг байдаг гэдгийг бол ингээд бор толгойгоос харж байгаа. Нэрээ та хэд Google-с бор толгой гэд хаах юм бол Чаалсан жанжинтай хамт ахуулсан янз бүрийн зургнууд нь байдаг. Айгуу сонирхолтой. Тэгээд бор толгой эрэхтэй болохоор ингээд амар гоё хувц өмсвөл тэгээ лам багшид очиж мөргөнө гэж ярьдаг байхгүй. Тэгтээ бас ингээл цэвэлмаг ч гэсэн чи ч гэсэн ингээ хайрт өнтэйгээ уулзах байгаа юм шиг гоё хувцл гэл. Тэгээд энэ хоёр лам багш дээр очтгий. Тэгэл тэр лам багштай үзүүлчихсэн чинь бор толгойг болохоор за энэ жилдээ алдахгүй гайгүй гэж хэлээд цэвэлмаад болохоор зүүн зүгийн гараа туссан хүнээс бузарсан байна л гэдгийг. Тэгээ цэвэлмаач хэн байдаг вүлээ гэлээ нилээ айж балмагдхан зэрэгтэл ядч яахт нь яндгийн хүн алсан гэж мэдгүй байгаа шүү дээ. Тэгээ энэ хоёр лам багшиас номын дуу сонсоод гарнаа. Тэгээ базар болохоор арай хүрх янтай айлт ингээл нилээ уудсан аавыгаа санаал нутаг усаа санаал тэгэл байн гарчгүйгээл тэгэл байдгийн. Тэгээ тэрийн ч гэсэндээ гэрийнх нь мэдээл за ер нь ингээд
нутаг явуулах болж байгаа юм байна да гэж бодчихно. Нөгөө талд ингээд нутгийнхан бол ташиг хайх их эргэлт бол гарсан байдیں۔ Харин яндаг болохоор нөгөө хүн алдсандаа эхэндээ бүр ингээд айж бүрүүлээсэн бол сүүлдээ би хүний нүд рүү их сарах хэрэгтэй гэл тэгснээ за би ер нь Улаанбаатар хот руу орж эхнэрээ хүүхдээ авчираа гэж хэлээд тэгтээ гол таад санаа нь болохоор дараагийн хөдөлгөөнөө дараа нь юу хийхээ сэтгэхээр Улаанбаатар руу явж байгаа байхгүй юу. За тэгээд Улаанбаатар хотод ирээд охиноо хараад бас хүний аав хүү юм гэсэндээ сэтгэл нь нэлээд зөөлрөн. Тэгэл хөөрхөн санагдал охин нь. Тэг ихнэрээ харсан гэсэндээ яг нь цэвэлмаагаас илүү гарахгүй ч гэсэндээ том гидсэн алга болсон. Тэгээ бас арайч аятаахан болцсон юм уу гэж харж марнаа энэ чинь бас. Тэгэл маргааш нь өөрийнхөө хариалагдах яамд очтیں۔ Тэгэл яамаа гаднаас нараад би энд хариалагддаг штэ гэж бодоод таахал залгоорол. Тэгэл бахан таньдаг нэг сургуулийн нэг зэндааны хүмүүстэйгээ уулзаад шаваагаанд л хөөрөлддөг. Тэгээд ер нь бол 100 хэлээр японочууд өдөө хадгалах хийгсэн. Тэгээд янз бүрийн тагнуул туршуулууд шургуулсан инээтрээ гэл яриануудыг баг хүн болгон ярьж байдаг. Тэгээд энэ нь яндгийг өөртөө амар ихтгэлтэй болгож болгодог заяа. Тэгээд эн чинь өөрөө ингээд нэг юм сэдээд бүр хүн алдсан байгаа шүү дээ. Тэгэл яндаг хэлцгийн дараах сурагч нараасаа даалгавар аваад яамнасаа унаа гуйгаад ихнэр охин хоёртойгоо нутгийн зүг хөдөлтөө. Тэгээ энэ үед яг намар олж таардаг. Тэгээ жамцын тухайд бол түүнийг Японы тагнуул байсан хил гараад алга болсон гэх тухай яриа бүр ингээд гарцсан байдаг. За угаасаа яндгийн хийс ажил штэ. Тэгээ дашин ихнэр консул бол нэлийн хэцүү байдалтай нөхрийгөө харуулнаа. За тэгээд бураадын намар, хормын намар болно. Сүү тавьсан болцоо тэмхтэйгээ нөгөө ёс төрдөөгөр бурханд нь хадаг тавьж гуйдаг байсан бол болоод бэр гол болохгүйгээр нууцхан хилэлцээ тэгээд хуйлдаж агаад богтлоодог ёс нэлийн дэлгэрсэн байсан. Тэгэл ер нь бол баг бэр гуйж авах гэхээс илүүгээр ингээл аягүй их богтлоод идэг нь бүр их эсцэнд хөгшчүүд бол энд нь аягүй жоохон дургу муу цагийн ёс гэл аягүй дургуулгадаг. За тэгэл хавар баг хайртай хүмүүс алдсан хүмүүсийн чинь хурим найруул тэгэл бөө уйлаа майлан болно штэ. За тэгээд нөгөө талд сонроо цэвэлмаа хоёр бол оройдож унтаад ирц ирдгээрээ бүр яг ингээл цагийн хэмнэлэнж таарал хоёлоо ч өрнөлийн жоохон ажилтай хүмүүс тэгээд базрыг бас гэрт нь аваач оруулангууд базар бол бөөн баяруулдаг. Тэгэл очиод хүүхдүүдэд үтсэн хаарснаа бодод гайхуулна да хүүхдүүдэд гайхуулна да нэмээд авслаад хэлнэ гэсэндээ ер нь яад юм гэл хөөхөн хүүхд тэгэл амар л тогтлоо л идэх. За сонрог болохоор нөгөө цэвэлмааг унтуулчаад орой бол юм бичиж суудаг зантай. Тэгэл тэр чинь ингээл уус орныхон төлөө ингээл аюу ихий бодоо санаагаа чилээ гэдэг төрлийн хүн байхгүй. Тэгэл бичгтээ болохоор ингээл за одоогийн яаж байдал юм байна, ийм байна гэл аюу шүүмжлээл Чингисийн үед бол ийм байсан бах. Чингис хаан одоо ингэж биднэрт юмаа үлдээсэн бахад одоо цагийн бид нар ингэж хандах гэж тэгэл аюу шүүмжлсэн бодлуудаа бас аюу их ингээд бичиж үлдээдэг нь дараа нь аюу гайвалдаг байхгүй. За тэгээд унан балчрын хүндийд өвөл олж цас унаад базар харин гэртээ очсон будтайгаа тоглоод энэ хоёр чих сурах юм байна оо. Тэгэл өнгөрсөн хугацаанд чинь ээжигээ алдсан, ихчтэйгээ хот орсон гэл аягүй их мэдсэн штэ. Тэгэл нөгөө өлгийтэй дүүн аягүй хөрхөн мөлхдөг болсон. Тэгэл цахиур нь хүртэл цохооцсон базарт амар хөөрхөн санагддаг. Тэгэл яндаг хараа ноёд ан хийхээр явдаг байхгүй. Тэгээ ан хийхээр явж агаад амтан бүр ингээл голддгүй. Тэгээд санаандгүй бууныхан гохыг дарж морио үргээгээд өөрөө явган үлдээд тэг болоогүй сумнуудаа замдаа гиссэн заяа. Буцаад ингээд их тасан дунд болохгүй штэ. Тэгэл орой олж төөрөөл ганцхан сумтай үлдсэн. Тэгээ 3 чонтой таараад. Тэгэл золтой зүрх амаараа гарцсан. Тэгэл үлдсэн нэг сум хараа чоннуудаа үргээгээд тэг арай ээж гэртээ ирдэг байхгүй. Тэгээ гэртээ ирж унтчаа өглөө нь бүр ингээд өмнөх өдрийн болсон явдалтай ш тэр юм бүр ингээд хамаг ууранд мөрж уушгин цагсаагаад за би одоо дахиад нэг юм хийх хэрэгтэй гэснээ. Өглөөдөө хотуудыг хамгаалахын газар руу дэлгэрэнгүй мэдүүлэх бичдэг байхгүй юу. Айгуу юм. Тэгэл ингээл ер нь бол Монгол нийлийн цөвөн цаг ирсэн. 15 дугаар сарын цаг төрийн их өмнөөр дууссан. Шинэ жаран гарахуд нөгөө хойд газар их хувьсгал гарсан. Тэгэл ер нь бол
ламнар ч гэсэндээ ингээд хилмигдүүлээд эхэлсэн. Бурхан шашны одоо сүм хийдүүд чинь ингээл хоосрол ламдар нь байхгүй болцсон. Хоосон сүм хашааны дээгүүр ингээл хар хэрээнүүд эргэлдээл ер нь бол нэг тиймэрхүү болцсон. За тэгээд нөгөө хоосорсон хийдэг ядарсан хідэн ламнар чинь шар дээлээ харын дээлээр толгойд ардынхаа гэрт толгой шургуулсан амьдардаг болцсон байгаа байхгүй. Тэгээ монголчууд төвдүүдийг нэг илжиг энтер гэхгүй тэгээ бурхны орноос ирэхсээ тэнгэрлэг язгуурт оройн дээд очирдаар далай ламын шамнар гэл ер нь нэлээд ингээд төвдүүдийг сүсгэлдэг. Тэгээ тэрийг нь ч нөгөө гэлэн сангасванаар андахгүй болохоор ууж идэх улаа уруугаа унжих улаам хоёроор нь ерөөсөө өлсөгдөггүй. За хүрээний цорч хам хоёр бол хоёул жанжин сайд нарын охид хүүхнүүдээс өргөл барьц авдаг заяо. Тэрний хаан дээр сүсэлсэн хүнд бол бүрт ам ингэр хоёлаа задгаа. Цацаг төрийн албаа хаагчид дээр доргоо юу хийж байгаа гэдгээ бүр ингээд юу бодож байгааг ч ингээд мэдээ сууж идэг хүмүүс байдаг хгүй. За номон дээр ингэсэн байсан. Энэ үед тэгээд нөгөө энд нэг хөх гэдэг дүр гарч ирдэ. Тэгээд түр хөх гэдэг хүн болохоор айгүй сонин заяа. Хүмүүс тэрийг одоо үлгэр домгийн янз бүрээр л хэлдэг. Ичэдтэй. Тэгээд бурхны оронд сармагчин байж агаад хүний ертөнц рүү хөөгдсөн гэсэн дураа хөрвөлбөр нохоо олчдгийн гэсэн хүрээний хамаг сайн хүүхнүүдтэй ингэр зөрүүлсэн гэж ааш тэгээд ячих нь үеийн царай сармагчингаас өрөөс нэг ялгархааргүй л байсан гэж байгаа юм сая. Тэгсэн чинь бүр нөгөөтг чинь нэг өдөр дотоодыг хамгаалахын баг комиссарын дөрөв тутам уцсан өмссөн гандан зөв үрээгээр герман дугуйтай ингээл яваал хүмүүст гайхуул явж байгаа. Тэгээд ингээд нөгөө хөх гэдэг хүн чинь дотоодыг хамгаалахын баг комиссар ингээд болчихж байгаа. За тэгэл нэг иймэрхүү юм болж итэл жанжин цай болсон улсын маршал өрлөг жанжин цол гинт өргөмжлөгдөөд асар дуйлан төвлөрийн хурал болтыг. Тэгэд энэ болохоор өмнө нь Монголд ерөөсөө дуулдж байгаагүй цол хэрхэн буюу дэлхийн нийтийн гэгддэг маршал цол. Тэгээ энэ цолыг жанжин дэмэж цай болсон хоёр улсын баг хурлын зарлигаар зэрэг хүртсэн. Тэгээ энд нь ч гэсэндээ хүмүүс одоо бэлэг дэмбэрэлтэй өөс боллоо гэж авих баярлдаг. За тэгээд энэ үйл явдал нь амжаагүй хатал улсын маршал өрлөг жанжин цай болсон дотоод явдлын яамны сайд болчдөг юм. Дан ганц яамны ч сайд биш. Ерөнхий сайдын 1-р орлогч мөн гадаад явдлын сайд давхарлцдаг. За тэгээ энэ хүн чинь нөгөө нэг цагт өрлөг жанжиг болох нь байд хувьсгалын эсэргүү хэрэгт сэрдэгдээ дотоодыг хамгаалахын Орос сурагч нарын гарт орж гинэт алга болоод гарч ирсэн шүү дээ. За тэгээд жанжин цай болсонгийн шууд удирдлагын доор сон руу орчиж байгаа. За тэгээд сон руу бол ингээд цай болсон жанжин аюу тийм биширдэг баггүй. Тэгээд Сүхбаатарын хамтран зүтгэгч энэ хүн ч одоо тэгээд бишрэгтгээс өөр яах вэ? За борт толгойтой хамт цэвэрлмаа борт толгойг нь очиод хөх гэдэгтэй нөгөө хөх комиссартай таардаг. Нөгөөх нь жанжныг хамгаалаад жанжинд үйлчлдэг хүн болсон байгаа байхгүй. Гихснээ нөгөө хөхтэй цэвэрлмаад хандаад одоо манай Монголд хоёр маршал гарснаа. Тэгээ гагцхүү энэ хоёр улс төрийг маань аврын штэ. Монгол хоёр маршал байх ёстой гэдгийг Сталин багш сануулж хэлсэн. Ер нь манай улс одоо Сталины заавар сургаалаар л явах ёстой. Хам цонч нар бол тэгээ тонилох цаг нь ирсэн гэх мэтэр ярьж ирсэн аа. Цэвэрлмаад би сонирхолтой танилцмаар байна, найзалмаар байна гэд хэлчихдэг байхгүй. Тэгээд нэг өдөр би танаад очиж одоо очиж болох уу? Тэгингээ сонирхолтой найзалмаар байна гэсэн чинь цэвэрлмаа үгүй гэж хэлж чадахгүй учраас тэгэл дургуухан л зөвшөөрдөг. За нөгөө талд болохоор яндаг өвлийн ээжээ бэлдэж явахдаа одоо тэдэн өвлийн ээжээ бэлдээд гэртээ ээжсэн чинь тэднийд аймгийн дотоодыг хамгаалах хэлцээ дарга шар эрдэнцэн гихч ороод ирдэг байхгүй. Тэгснээ ташийн талгаар гинт яндгаас тулгаад даш яасан гэл ингээд асуусан чинь яндаг бүр ингээд амар цочирддгийн. За тэгэл энэ хоёр ч ингээд ярьж хагаад ер нь олвол хамтдаа ихийг бүтээ хамтдаа нэг төр олъё гэдэг үүднээсээ ташийг Японы тагнуул болгоод хилцчихдэг. За тэгээ энэ Эрдэнэцэн ч гэсэндээ нэг холиггүй амтан заяа. Ингээл ингэж амар хамаг юмнуудаа ингээ ярьсныхаа дараа за одоо нэг бурайд басган ноолмоор байна гэж мэгэл за амар ер нь жоох хүүхэмсдэг бас. За тэгээд
өчөөл алга болоод бүр нэлээд удсан баа штэ. Тэгээд эхнэр бонслон ч гэсэндээ ингээл айгүй ганцаардаад тэгэнгүүт тэр үед цэвэлмагийн ах цэвэг бол бүр ингээл айл эртнээс л бусал сайн байсан байхгүй юу. Тэгээд нөгөөх нь өөр хүнээс суусан болохоор яаж чадахгүй байж агаад тэгээд ташиг алгууснаас хойш өөр нь бол ингээд бонсолд тэгтээ эхэндээ бол амар юм хүм бодож олоо ойртоогүй. Тэгтээ ингээл бонсолд тусалж явж агаад энэ хоёр манд юу нэг очихоо ололцчихдгийн айгүй хурдан. За нөгөө хотод болохоор нөгөө цэвэлмаа сан руу хоёр ч даадлын явахаар бэлтчихэдэг байхгүй юу. Сонорвч тэгээд ойрын хүмүүстэй би тийшээ очиж цэвэлмаа бурайд явсаар эхнэрээ болгож аавна гээл тэгээд бурайд явсаар яаж одоо хүн гуйдаг талаар яаж хурим найр болдог талаар судлаад бас тэрүүхэн дэндээ хөөрцөг болноо. Тэгэл нэг амралтын өдөр тэдний бор толгой хүүх комиссарын амт хүрээд ирдэг байхгүй юу. Тэгснээ нөгөө хүүх комиссар ч Маршлиг биш эхнэрийг хамгаал яваад байдаг байхгүй. Тэгэл энэ талаар нугасаа хүрээний хүүхнүүд цоо ярина штэ. Тэгэл энэ нь бол бор толгой угаасаа тоож байгаа шинж аахгүй. Угийн л бор толгой чинь нэг юм толгой дээгүүр нэг тийм ихэмсэг юмхтэй байхгүй. Тэгэл бор толгой хүүх хоёртой манай хоёрыг шие анзаанд болох дотоодыг хамгаалах дарга нарын цайлгад авчирхаар ирлээгээд аваад явчихдаг юм. Тэгээд Маршлийн эхнэр болохоор сан руу угаасаа татгалзаж чадахгүй хаанч очоод баахан ногоо малгатнуудын хажууд энэ хоёр угаасаа айгу тухгүй л байдгийн. Тэгэл тэр сайлга майлган бүр амар баян тансаг. Манай сан руу хүртлийн урд өмнө ингээд ийм амар тансаг цайлга харж байгаагүй гэж байгаа байхгүй юу. За тэгсэн чи тэнд нэг орс байна. Тэгэл ингээл тэр орс болохоор бүр ингээд сан руугаас юм асуудаа ингээл дандаа байцааж байгаа юм шиг айгу сөнсөн асуултууд асууна. Тэгэл ялангуяа та маршалтаа тотно уу? Хэр тотно вэ гэх мэтэр бүр ингээл болоогүй цаашлал танах ламдраа хөөхийг нь хөөж хороох хэрэгтэй. Манад тэгсэн гэл гэж юм ял. За тэгэл сонор болохоор энэ орсыг угаасаа ямар нэгэн байдлаар цаанаа учиртай болохоор надаас ингэж асуугаад байна гэж бодоод тэгэл нэг амар юм мэдэхгүй болоод ингээл асуултыг нь өнгөрөөгөл тэгж яж байгаа л за би өөр газар урилгатайгаа гараа явт. Тэгээ гараа явахт нь бор толгойч гэсэн хамт гарч ирээд тэгээд нөгөө ихэнх хоёр чинь бор толгой цэвэлмаа хоёр нөгөө лам багшид очиж мөргөн гэд тохирсон байсан мөлий. Тэгээд сонорвч дөнгөж сая лам нарын тухай тийм мэдээ сонссон болохоор цэвэлмааг явуулмааргүйсэн ч гэсэндээ нөгөө маршлийн эхнэрийг эсэргүүцэж чадахгүй болохоор за яваад ирдээ гэдэг жаа байхгүй. Тэгэл нөгөө хоёр ч очоод багшид мөргөхөөр утсан чи хажууд нэг амар сонио амтан байдیں۔ Тэгээ багш нь болохоор тайлбарлах та. Жагрын хүн сарамгчин гэдэг юм аа. Биднээс ялгаагүй ухаантай амтан. Шива бурхны нэг дүрийг анамуу сарамгчин гэдэг. Та хоёрыг жоохон шоглож магадгүй тэгээд бусдаар бол гайгүй. Тэгсэн чи нөгөө сарамгчин амар тэр үгийг хүлээж ирсэн юм шиг хэлсч дуусангууд шууд нөгөө хоёр руу ч амар гүйж өсөрч очсон нь. Цэвэлмагийн араас ингээд нэг амар халцгаа эвэрлэг алхахтай савраараа татаж орооны нохоо шиг тийм учир битүүлэг дуурсан гэж байгаа байхгүй юу. Тэгснээ бүр болоогоос цэвэлмаг тэрврээд нүрийг нь долоогоод эхэлсэн та. Тэгэл цэвэлмаа тэр сармагчингийн нүдийг харахаар яг тэр хөөх консервийн нүдтэй амар адилхан муухай санагдал. Тэгэл нөгөө ламан ч гэсэндээ за одоо болно бут гэлтэнгүүд нөгөө сармагчин хүнийхтэй адилхан тийм бэлэг хэрэгтний онжуулаад гүгөө явцдаг байхгүй юу. Тэгэл энэ хоёр ч намаа уншуулаад гэрлүүгээ хайртай. Тэгэд богдын хүрээний их лам ном тавьсан сүүлчийн удаа байсан. Энэ нэсэн. Тэгээ энэ удаа энэ хоёрт хамгийн сүүлийн удаа ном уншаал маргааш нь бусад лам нартайгаа хамт баримтлагчдаг. Тэгээ энэ мэдээ хэдхэн хоногийн дотор угаасаа Монгол даяар тархаад тэгээд хотод хамт цорж баримтлагчсан мэдээ гараад удаагүй байхад ононгийн өмнөх талын хөндөд сүрхий ламхаа гарцсан гэдэг мэдээд болддгийн. Тэгэл дамдан баа угаасаа охин ирж нөгөө хүргэн хоёр нь энд ирж хурим нараа хийн гэдгийг сонсоод амар баяртай. Тэгэл за очиж охиноо үзүүлэнгээ бас юм ховор нандин чихэр жимээс авчирч ирээ гэж бодоо. Тэгээ бууд базар хоёрыг дагуулад явахаар болдгийн. За жамц ч гэсэндээ нөгөө хүүгийнхаа сургийг гаргах гад тэгээд хамт явахаар бол тийм аа. Тэгээ нөгөө нэг өнчөө хідэн зэнраад ачнараа дагуулад. За тэгээл эднэрээ хөнгө хөдлөн дөө.
Тэгээд нөгөө нэг лам дээрээ очсон чинь ламаха дээрээ очсон чинь гадаа ингээ битүү хүмүүс ингээд болсон байдаг байхгүй юу. Тэгэл уг нөгөө хүүхд ингээл хүмүүсээ үзэл яж гисэн чинь гинэд нөгөө жоох хүүхэд 5 6 настай гэж байгаа байхгүй юу. Тэгээ ааш нүүдлээд хэд хоног таг суудсан. Тэгээ хүмүүс хизээ ааш нь гарах нь мэдгүй тэгэл хүлээгээл яж байгаа. Тэгээ Дамдын бааж гэсэн ялгаагүйгээс ингээ хүлээгээс өөр ямар ч аргагүй болчихж байгаа байхгүй юу. За тэгэл мань 3 майхнаа барайл тоо нилээн тохнол байжсэн чинь гинт тэр хэдийг нэг хүн нэрээр нь дуудаад гараад ирдэг байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө 100 хамт карантинлэгдчихсэн нөгөө жамья хүү ээжтэй хамт идэг. Тэгэл танаа морий чинь танад ирлээ гэсэн чинь өө чи яас энэ ламахаа дээр үзүүлэх гэж ирсэн юм уу гэдгсэн чинь нөгөө ламахаа нь жамья хүү болж таардаг. За тэгэл жамья хүн чинь нөгөө юуруугаа хийд рүүгээ оруулаад хийд гэх юм уу да одоо оруулаад нөгөө хэдий чинь ингээл хамт тоглож моглол пазар бод хоёрыг чи хараад миний морой олмол гээл морой олгож тоглол тэгээ байж агаад нөгөө дүүлэж үцхээр болдог байхгүй. Тэгэл Дамдан бааж гэсэндээ би ганцаараа ирээгүй ингээд хүнтэй хамт ирсэн гэхээр нь жамц орж иртээ. Тэгээ жамц ачаа дагуулад ороод ирсэн чинь нөгөө ламахаа ч харж ирсэн. Энэ 3 хүүхэд өнчөрч цоцорсон юм а та гэл тэгсэн чинь замтай хам гэлөрн ингээл вау гэл гайхал. Тэгснээ одоо Дамдан жамц учир явдлаа хэлээл ингээ манай хүүхэд алга болсон юм хаанаас олох вэ гэсэн чинь хүн эсрэг нүдэн анжснаа. Нүдэн анатай чигээрээ хүний газар өөрийн хүний гараар алагдчихээ. Тэр хүн их ойрхон байна гэл тэгсэн чинь жамц бүр ингээл гайхал өврөөсөө мөнгөө юм буу гаргаж ирээд хөөдгөөд хүний газар гинэ гэсэн чинь нөгөө хүү чинь мөнгөө юм бууг нь буцаагаад өөрт нь хийгээд хулгай юм байна авахгүй гэл тэгдэг хгүй. Тэгээд хүүх минь алсан хүн ойрхон байна гэсэн үг гэл гэсэн чинь холгүй нөө танаа бураад цөм угаасаа алуулах юм байна. За боллоо өөр хэлэх юм байхгүй гэдэг байхгүй. Тэгэл Дамдаа өвөө юу асуугаа хэл гэдэг. Тэгэхээр Дамдаа баавгаас тэгэд яг ингээ хийснийхэн дараа шууд Дамдан баавгаас цэвэлмаа их яасан нөгөө усан дотроо шалтан өвтөл ээж гинөө тий. Тэгэл Дамдан баавгагийн нөгөө сөсөг бишрэл нь бүр ингээ салхинд хийсэн алга болчихдог. Тэгэл за нэгэнт зорж ирсэн юм чи асууя да гэж бодоод цэвэлмааг асуусан чи нөгөөх нь хотод нөгөөхтөгөө усан дотор л хөвддөм байна да. Бушуу ирүүл таарна. Тэрийг хурдан ир гэж хэлээ. Өөр хэлэх юм байхгүй гэл. Тэгээ базар бод хоёртой тоглох гэснээ гадаагаа хүмүүстэй дуудаад тэгээ үзгээр болдог байхгүй. Тэгэл угаасаа Дамдан баавын сүсэг бишрэл нь салхитай хамт хийсэн болохоор нөгөө хоёр хүүхдэд дагуулад ламын хүрээ явах оруулдаг. За нөгөө талд ч арай сонируу цэвэлмаа хоёр удахгүй дадал явна гэж бүр бөөн хөл хөөрцөг. Тэгээд хоёлоо өөр цайдал нь ингээд хамт байж агаад өглөө эрт юмнуудаа бэлдсэн юмнуудаа бүртгээд тэгээд дадлын зүг хөдөлсөн чинь замд нь дотоод яамныхаа тэднийг хотоо зогсож яадаг байхгүй. Тэгснээ сонруу машинаасаа буугаад ирдэл. Тэгээд сонруу цэвэлмаа хоёр гайхаад сонруу яваад очсон чинь нэг бичиг харуулад бариад хэлдэг байхгүй. Тэгээд гайхаал цэвэлмаа гүйж очивол тэгээд сонруу за битээ уйл хүнд мууга битээ үзвэл ингээд буцаад яв ээж аав хоёрт маань үннийг хэлээрээ намайг баривчлах тушаал гарсан байна. Гэтэ энд бол одоо андуу зүйл болсон байна. Андуургцсан байна. Тэрнээс өөр зайлахгүй. Тэгээ чи тайвшир гэд. За ингээд эхний одоо хэсэг маань дуустдаг. Эхний бүлэг маань дуустдаг. Нийт 3 бүлэгтэй. Дараагийн бүлэг дээр нь болохоор за сонруу бүр ингээд баригдаад хэдэн өдөрч биш айгүй удаан одоо эрүү шүлд тулгайдаад за цэвэлмаа ч юм болохоор буцаад нутаг буцаад бүр ингээд одоо романы маань хамаг гол үзэгдэл бодол болно. За тэгээд нэлээд цаг явсан байгаа учраас ингээ хуваагаад оруулъя. Түр баяртай.